Монголын бизнес эдэд өдөртөө 12-оос 14 цаг ажилладаг. Гэхдээ тэдний зөвхөн 20% нь л яг хүссэн бодит үр дүнгээ гаргадаг. Үлдсэн 80% нь мессенжерээр шалгана, утасны дуудлага хүлээн авна, ажилтнаа заавар өгнө, хэмжлэнгээр завгүй байсаар агаад яг хүссэн үр дүндээ хүрч чаддаг. Тэгэхээр өнөөдөр би танд бизнесийн эдийн бүтээмжийг яг 2 дахин нэмэгдүүлдэг 8 дадлын тухай хэлье. Хамгийн чухал нь 5 дахь дадал шүү. Тэгэхээр энэ ганцхан чухал 5 дахь дадлыг хийснээр бүр 10 цаг хэмнэдэггээ боддоо. 10 цаг. Тэгэхээр видеого дуустал нь үзээрэй. За дадал 1. Өдрийн хамгийн чухал нэг ажлаа ихэнд нь хий. Ихэнх бизнесүүдэд өглөө юу хийдэг вэ гэхээр утас аавна, мессенжерээр нэн, мэйлээр шалгана, ажилтнуудынхаа асуудлыг шийднэ. Тэгээд гинэт 11 цаг болчихсныг мэддэг. Хамгийн чухал ажлаа хийж амжааг байдаг. Дэлхийн шийддэг бизнес зөвлөгөөд үүнийг юу гэдэг вэ гэхээр мэлхийгээ гэдэг зарчим гэж нэрлэдэг. Тэгэхээр өглөө усаад хамгийн хүнд, хамгийн чухал ажлыг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Яагаад өглөө вэ гэж вэ? Учир нь өглөө таны оюун санааны эрчим хүч хамгийн өндөр байдаг. Энд чинь шинжлэх ухаан шүү дээ. Тэгэхээр орой 5 цагаас хойш таны тарих аль хэдийн ядарсан байдаг. Тодорхой жишээ хэлье л да. Хэрвээ та дэлгүүр ажилладаг байлаа гэж бодоход өглөө мессенжерээ харахын оронд эсрэгээрээ нийлүүлэгчтэйгээ ярьж шинэ бүтээгдэхүүний үн тохирч болно. Хэрвээ та үйлчлэгээний бизнестэй бол шинэ үйлчлүүлэгч олох ажлаа эхэлж хий. Мэйл, мессенжер гэх ажлуудыг 11 цагаас хойш хариулж болно шүү дээ. Гэхдээ таны бизнесийг өсгөх гол ажлыг бол 11 цагаас өмнө хийх юм бол тархич нь ядраагүй сэргэг байдаг. За тэгээд орой 5-аас хойш хийх юм бол бүр ядарчихсан, энерги барцсан байх нь штэ. Тэгэхээр өнөө орой 1 минут зарцуулаад үзээрэй. Маргааш өглөөнийхөө хамгийн ихэнд хийх ажлаа бичиж ширээн дээрээ тавиарай. Тэгээд маргааш босоод уцаа авахын өмнө яг л тэр ажлыг бичиж тэмдэглэсэн ажлаа хийгээд үз. 2 дахь дадал. Өдөрт 3-аас олон зорилго бүү тавь гэж байгаа юм. Энэ нь олон бизнес эддийн хийдэг бас том алдаа. Нөгөөдөл чинь өглөө босоод яадаг вэ гэхээр баг 10-аад ажиллаж цагаагаа биччихдэг. Орой тэгээд нэг 2-оос 3-ыг нь хийгээд ч юм уу эсвэл 4-өөс 5-ыг хийгээд өөрийгөө би яагаад ингэж удаан юм бэ? Зорьсон ажлаа хийж чадсангүй гэд өөртөө бухимдаад ундаг. Асуудал нь бол та удаандаа байгаа юм биш. Хэтэрхий олон ажил төлөвлөсөн байж штэ. Дэлхийд ер нь 10 зүйлийг нэг өдөрт бүгдийг нь маш чанартай төгсөйдөг хүн ховрох штэ тий. Тэрний оронд ер нь өдөрт 3 ажлыг л сонгох. Гэхдээ ямар ч 3 зүйл байсан хүнийгээ хийсний дараа энэ 3 зүйлийг хийх юм бол өнөөдрийн өдөр минь амжилттай гэсэн үг шүү гэж өөртөө хэл. Хийсний дараа яах вэ? Өөртөө бухимдахгүй амжилттай хийсэн гэж бодохоор итгэл төрнө үсттэй. Жишээлбэл ямар 3 ажил байж болох вэ? Нийлүүлэгчтэйгээ гэрээ байгуулах. Энд чинь тодорхой ажил байгаа үстэй тий. Facebook пост бичиж нийтлэх. Энд чинь хэмжигдэхүүц ажил байна. 2 үйлчлүүлэгчтэйгээ уулзах. Энд чинь бодит тоотой ажил байна шүү дээ тий. Харин бизнесээ хөгжүүлэн ч гэх юм уу тийм зорилго бол биш шүү. Харин эсрэгээрээ 2 үйлчлүүлэгч утсад нь илүү тодорхой хэмжигдэхүүц тоотой тийм зорилго тавина гэсэн үг. За тэгэхээр энэ 3 зүйлийг жишээ нь бичээд тэр 3-ыг хийж дуусгасан өдөр бол таны тэр өдөр бол хамгийн бүтээмжтэй өдөр чинь болж чадна. Ер нь 10 зүйл бичээд 7-ыг нь хийсэн ч гэсэн та сэтгэл дундуур байж штэ. Харин тэрний оронд 3 зүйл бичээд 3-ыг нь хийж чадах юм бол та бол ялагч болж чадна гэсэн үг. За тэгвэл 3 дахь дадал. Үгүй гэж хэлж сурах гэж байгаа. Энэ бол Монголын бизнес эзэдийн хамгийн хийхэд хэцүү дадал байж магадгүй. Ягаад гэвэл учир нь бид сайн хүн байхыг хичээдэг. Хин нэгэн хүн юм гойхон бол заагаа хэлчихдэг. Уулзалт товлно, туслана, цаг зарцуулна. Гэхдээ та заа гэж хэлэх бүртээ та юу үгүй гэж хэлж байгаа бодох хэрэгтэй. Яг юунд үгүй гэж хэлээд байна? Танд заавал очих ёстой биш, тохирохгүй, таарахгүй уулзалтанд заа гэж хэлэхэд та өөрийнхөө бизнесийн хамгийн чухал ажилдаа үгүй гэж хэлж байна гэсэн үг шүү. Яг ингэж бодоод үзээрэй. Дэлхийн хамгийн амжилттай хүмүүсийн нийтлэг чанар нь юу гэдэг гэж нэг өндөр IQ-тай байгаа юм биш. Тэдний нууц бол ерөөсөө тэд нар үгүй гэж хэлж чадах чадвартай байдаг л гэсэн үг. Жишээлх юм бол таны найз өдрөө хоолнд хамт явъя гэж хэллээ гэж бодъё. Та тооцоолоод үз. Магадгүй өдрөө хоолнд яваад буцаад ирэх оронд 2 цаг алдна гэж үзэх юм бол та магадгүй ингэж хэлж болно. Өнөөдөр завгүй дараа явъя гэж хэлээд тэр 2 цагаа яг өөрийнхөө бизнесийн хамгийн чухал ажлыг хийнэ. Ингүүл шал өөрөө байгаа үстэй те. Үр дүн чинь хамгийн чухал ажилдаа цагаа зарцуулах нь шүү дээ. Тэгэхээр үгүй гэж хэлэх бүртээ өөрийнхөө бизнестэй тим гэж хэлж байгаа гэдгээ санаарай. За тэгвэл 4 дахь дадал. Давтдаг ажлаа системчлэн. Хэрвээ 7 хоног бүр ижил зүйл хийдэг бол бич, дараалал гарга, темплейт хий. Та 7 хоног
бүр одоо Facebook дээр 3 пост оруулдаг гэж бодъё л доо тий. Пост бүрийг эхнээс нь бодож, эхнээс нь бич. Нэг пост бичгэд магадгүй 40 минут зарцуулж гэж бодъё л доо. За тэгвэл энийг мэдсэн бол та яах ёстой вэ гэхээр постныхаа загварыг бэлдээд үзээрэй. Жишээлбэл ийм загвар байж болно шүү дээ тий. Эхлэл хэсэг нь сонирхол татах асуулт эсвэл мэдээлэл байна. Дунд хэсэгт нь 3-5 өгүүлбэр гол санаа байна. Төгсгөл хэсэгт нь уншигчдад асуулт асах эсвэл үйлдэл хийхийг уриална гэд загвараа бэлдсэн гэж бодъё. Та ийм загвартай бол нөгөө нэг пост бичгтээ 40 минут зарцуулдаг чинь 15 минут болж багасна. Тэгэхээр 7 хоногт 3 пост бичдэг гэхээр чинь 75 минутыг хэмжиж байгаа үстэй. За тэгвэл эн чинь сараар бодох юм бол бүр том тоо гарна. 5 цагийг хэмнэн. Систем байвал бодох шаардлагагүй зүгээр хийнэ гэсэн үг. Тэгэхээр ингэж л бизнесийнхаа 80% системчилж чадах юм бол гоо зүйл байхгүй. Энэ бүгд боломжтой зүйлс. Ердөө нэг жишээ аваад яриад үзлээ шүү дээ. 5 дахь дадлыг одоо хэлье. Нөгөө нэг чухал дадлыг одоо хэлэх гэж байна шүү. 90 минутын блог ашигла. За нэг хүн бүр энэ дадлыг хэрэгжүүлээд 7 хоногт 10 цаг хэмнэж чадсан байдаг. Яг энэ аргыг ашигласан. Тэгэхээр энэ юу вэ гэхээр 90 минутын турш яг нэг ажилтнад анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн. Ингэхдээ яг хугацаа амтраа мессенжерийн хаана шаардлагатай бол хаалгаа агаад яг 90 минутын турш ажилдаа төвлөрнө. 90 минутын дараа харин 15 минут амрах хэрэгтэй. За яагаад тэгвэл яг 90 минут гэдэг байгаа юм те? Тэгэхээр хүний тархины байгалийн мөчлөг гэж байна. Шинжилгаанаар хүний анхаарал ерөөсөө 90 минутын мөчлөгтэй ажилдаг гэсэн. 90 минутын дараа тархинд амрах хэрэгтэй болдог. Гэхдээ ихэнх бизнес эзэд ямар байдаг вэ гэхээр айгуу гоё төвлөрүүл 10 минут ажиллаж исэн чинь гинэт утсан дугараал. За тэгээд түнд хариулна. Тэгэл дахиад нэг 15-20 минут ажиллаж исэн чинь нэг ажилтнаа хурж ирэл асуулт асуугаал. За түүний дараа дахиад нэг 5-10 минут ажиллана. Тэгсэн чинь мессенжерээс нь notification ирээл. Энэ мөрчлэн ажиллаад байхаар яг нөө анхаарал сарнаад байгаа үстэй те. Судалгаагаар анхаарал сарнисны дараа дахин төвлөрөхөд 23 минут зарцуулдаг гэж байгаа юм. 2-3 минут биш байна шүү дээ те. Бүр 23 минут. Тэгэхээр 4 удаа анхаарал сарниул яах вэ? Бүр 92 минут. 92 минутыг зүгээр л дахин төвлөрөхөд зарцуулна гэсэн үг байна шүү дээ те. Тэгэхээр та жишээлбэл өглөөнийхөө 8-аас 10 цагийн хооронд утас мессенжерээр бүрэн унтраагаад хамгийн чухал ажлаа яг төвлөрөөд хийгээд үз. Шаардлагатай бол 90 тойрныхон хүмүүсд ажилтнуудаа хэлж болно шүү дээ тий. 8-аас 10 цагийн хооронд намайг бүү хайгаарай. Үнэхээр яралтай зүйл биш бол 10 цагаас хойш надад хэлээрэй. Гэх мэтлэнгээр зохицуулт хийчих болно гэсэн үг. Үр дүнд нь юу болох вэ гэхээр өмнө нь магадгүй бүтэн өдөр хийдэг байсан ажлаа 2-3 цагт л дуусчихна. Энэ нь 7 хоногт нөгөө 10 цаг хэмнэсэн гэдэг тоочин гарч ирээд байгаа юм. Тэгвэл тэр 10 цаг хэмнэсэн цагаараа юу хийх юм бэ? Ёстой чухал стратегийн ажлуудаа хийн шүү дээ. Шинэ бүтээгдэхүүн гаргаж болж байна, борлуулалтаа банкгүй өсгөж чадах бах. За тэгэхээр туршаад үзээрэй. Маргааш өглөө нэг удаа туршаарай. 90 минут уцаан амтраагаад яг нэг ажилдаа төвлөрөөрэй. Ялгаа нь юу мэдрэгдэндээ. За дадлал 6. 7 хоногийн эхэнд 30 минутыг төлөвлөл гэж байгаа юм. За даваа гараг бүр 30 минут суугаад өөрөөсөө нэг асуулт асуугаарай. Энэ 7 хоногт ямар нэг зүйлийг хамгийн их архиц гаргах вэ? Дахиад хэлье. Энэ 7 хоногт ямар зүйл хийвэл гэхдээ нэг зүйл хийх нэ шүү дээ тий. Түүндээ хамгийн их архиц гаргах вэ? 10 зүйл биш шүү, нэг л зүйл. Тэгээд тэр нэг зүйлийг 7 хоногийн хуваарьтаа оруулна тийм ээ. Яг хизээ хийхин, хідэн цаг зарцуулахын, юу хэрэгтэй байхын гэдэг тэрийг нэг бүртлэн бичнэ гэсэн үг. Ер нь бол төлөвлөгөөгөө 7 хоног бол жолоодлогоо завил гэсэн үг. Салхи хаашаа явна, давлгаа хаашаа цохин тэр зүгрүүл хөвөөд байна гэсэн үг шүү дээ тий. Харин төлөвлөгөөтэй байна гэдэг чинь жолоог бол барьсан та хүссэн газараа хүссэн зорилгодоо хүрнэ гэсэн үг. Ердөө 30 минут. Тэгтээ 7 хоног бүр. За энэ тэгэнгүүт энэ 30 минут бага санагдчихж болох юм. Гэхдээ жилд чинь 52 юм уу 53 7 хоног байгаа шүү дээ. За 52 гэдээ бодъё. 30 минут төлөвлөсөн хүн бол жилийн эцэст ямар үр дүнд хаана очсон байх вэ те? Ямар ч байсан төлөвлөгөөгүй 52 7 хоногийг өнгөрөөсөн хүнтэй харьцуулаад бодоод үзэх юм бол шал өөр үр дүн гарна. За тэгвэл дадал 7. Өдөрт хамгийн багадаа ядаж 15 минут суралц гэж байгаа юм. Та магадгүй би завгүй сурах цаг байхгүй гэж бодож байна уу? 15 минут ч тийм. Зүгээр л 15 минут. Өдөр бүр 15 минутыг суралцаад зарцуулах юм бол жилдээ хэдэн цаг гэж бодож байна? 91 цаг.
91 цаг яг нэг чиглэлээр суралцсан бол та баг өрсөлдөгчийн ардаа өрхөж чадна шүү. Ягаад гэвэл Монголын бизнес эрхлэгчдийн 90% нь магадгүй бизнесээ эхлүүлсэн дараа суралцгаа зогсоочдөг юм шиг байгаа. За яг 90% биш ч гэсэн ерөнхийдөө дийлэнхтэй тэгээд байдаг. Тэгээд нөгөөдөл чинь туршлагаараа л явдаг. Гэхдээ 10 жилийн дараа эргээд харах юм бол 1 жилийн туршлагыг ерөөсөө 10 удаа давтсан байж болох үр дүн гарч магадгүй шүү. За тэгэхээр юу сурах вэ? Мэдээж хэрэг өөрийнхөө явж байгаа чиглэлээр ямар ажил эрхэлж яах хэрэгтэй зүйлээ сурна шүү дээ, тэ. Магадгүй та хоолны газартай байлаа гэхэд хоолны газрын менежментийн тухай сурч болох юм. Та дэлгүүртэй байлаа гэхэд борлуулалтын систем, харилцагчийн үйлчлэгээний тухай сурч болно. Тэгээд ном, подкаст, YouTube сургалт юунаас сурч болно шүү дээ, тэ. Энд хэлгээд байгаа хамгийн чухал зүйл нь тогтмол байх нь байна. Өдөрт 15 минут. Тэгсэн чинь одоо өдөрт нэг өдөрт 3 цаг уншаал, тэгснэ 2-7 хоног алга баснаа дахиж гарч ирж уншаад ийм байдалтай бол явах юм бол эн чинь тогтмол систем бий болгоогүй гэсэн үг шүү дээ, тэ. Харин өдөр болгон алгаслагүй 15 минут суралцсан бол энэ нь ийм алдаг оног явснаас 100 дахин илүү үр дүнтэй байх нь байна. За тэгвэл 8 дахь дадлыг хэлье. Оройн 5 минутын дүгнэлт хийх гэж байгаа юм. Энэ бол хамгийн энгийн, гэхдээ бас их чухал, хамгийн хүчтэй дадал шүү. Өдөр бүр орой 3 асуултанд хариулаад үз. За, өнөөдөр би юу хийсэн бэ? Аль нь сайн болсон бэ? Маргааш юуг өөрчлөх вэ? 5 минутанд хариулаад биччихэн. Тэгээд л болоо. Энэ ягаад чухал вэ, хүчтэй вэ гэхээр ихэнх хүмүүс ердөө тэр өдрөө дүгнэхгүй яваад байдаг. Зүгээр л нэг өдрөөс нөгөө өдөр рүү шилжээд яваад байдаг гэсэн үг. Өдрөө дүгнэхгүй байна гэдэг чинь алдаагаа 7 хоног болгон давтаал яваад байна гэсэн үг. Алдаагаа ер нь бол анзаарчихгүй. 5 минутын дүгнэлт хийж байгаа хүн яг алдаагаа анзаарна, маргааш нь засна. Дүгнэлт хийхгүй байгаа хүн хизээч засаж амжихгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ 3 асуултыг за нэг 7 хоногийн турш хайрцагт хийгээд алдаагаа засаад хариулаад яваад нэг үзэлдээ, тий. 7 хоногийн дараа бишээ 30 хоногийн дараа тэр хайрцаг нэгээд ямар 3 асуултанд юу гэж хариулаад тэгээ ямар хариулт өгсөн бэ? Алдаагаа яаж зассан бэ? Өөртөө ажилласан юм чинь өөрчлөлт гарна шүү дээ, тий. Энэ ахиц таныг бүр гайхшруулах байх гэж бодож байна. За энэ бол яалтчгүй ахиц. За тэгээд энэ 8 алдааг эцэст нь дахиад нэг сануулад хэлье. Нэгт нь юу байлаа? Хамгийн чухал ажлаа эхлээд хий гэсэн. Хоёрт нь өдөрт 3-аас илүү зорилго бүү тавь гэсэн. Гуравт нь өгөх гэж хэлж сур гэсэн. Өгөө гэж хэл сургана шүү дээ. Дөрөвт нь давтагддаг ажлаа системжил гэсэн. Тавдах нь 90 минутын блокер ажил гэсэн. Энэ нэлээд чухал шүү. 6-т нь 7 хоногийн их нь 30 минут төлөвлөх гэсэн. 7-т нь өдөрт 15 минут суралц гэсэн. Өдөр бүр шүү. 8-т нь оройн 5 минутын дүгнэлт хий гэсэн. Та энэ дадлыг бүгднийг яг нэг дор яг таг хийгээд эхлүүлэх албагүй л дээ. Аль нэгнээс нь эхэлж болно. Тэгэл нэг нэгээр нь дадлаа нэмээд бүр нэг мэтгэд 8 дадлаад 8 гоё хэрэгжүүлдэг болгож болно. Эсвэл таны хувьд аль нэгийг сонгох нь үр дүнтэй байж болно. Та өөрөө л мэд. Тэгэхээр яг аль дадал нь таны хувьд хамгийн түрүүнд хийх эхлэх дадал вэ гэдгээ та комент хэсэгт бэлдчихэд үлдээгээрэй. Хэрвээ энэ видео танд үнэхээр хэрэгтэй байсан бол лайк дараарай. Ягаад гэвэл таны лайк YouTube-д энэ видеог тань шиг бусад бизнес эрхлэгчид олон хүнд үзүүлэхэд харуулхад нэмэр болно. Та лайк даснараа өөр нэг бизнес эзэнт ч гэсэн тусалж байгаа гэсэн үг. За тэгээд бизнес систем болон бизнестэй холбоотой энэ мэдчлэн мэдээлэл подкаст сонсохыг хүсвэл subscribe дараарай, хонхоо дараарай. Бид нар тогтмол шинэ видео оруулах болно. Баярлалаа. Дараагийн видеогоор уулзцгаая.